За FIDIC гэдэг түрүүн Нямбатар дарга хэлсэн 13 онд байгуулагдсан 100 жилийн түүхтэй дэлхийн зөвлөх инженеруудын холбоо. FIDIC яагаад алдартай юм бэ гэдэг нь зөвлөх инженеруудын холбооноос гаргасан энэ 100 жил дэлхий дээр хөгжсөн багц гэрээнүүд байдаг. Яагаад бид нар эднүсийг шууд ашиглах ёстой вэ гэдэг нь дэлхийн бүх улсуудад 100 гаруй жилийн түүхтэй дэд үтцийн төслүүд хэрэгжихэд яаж хэрэгжүүл, захиалагч тал, хэрэгжүүлэгч тал ямар асуудлууд гардгийг, ямар харилцаа явдаг гэдгийг бүгдийн тэр 100 гаруй жилийн туршлагаас хоримтлуулад ингээ хуваацсан байдаг. Дэлхийн жишг бол одоо FIDIC-ийг хэрэгжилж байгаа. FIDIC-ийн гэрээ бол хоёр талын харилцааг 100 жилийн туршлагаас хоримтлуулад хийцээг тэгшэрхийг хангадаг гэсэн. Тэгээ шар ном, улаан ном гэдээ ингээ ярьдаг. Утгаараа ингээ шар ном нь шар өнгөтэй, улаан ном нь улаан өнгөтэй, сэлвэр ном нь сэлвэр өнгөтэй. Стандарт гэрээний загварууд энэ гэрээ хэрэглэхэд маш амар байдаг. Тэгэд олон улсын хэл. Бид нар өнөөдөр мега төслүүд хэрэгжүүлэх чинь Монгол дотор хэрэгждэг метро үйлдвэрлэдэг, тарамбаа үйлдвэрлэдэг нэг ч газар байхгүй учраас гадаадын олон улсын байгууллагатай харилцаанд ороход яг тэр олон улсын хэлээр нь ярих хэрэгтэй. Тэгээ энэ хэл нь өөрөө дэлхийд 100 гаруй жил хөгжсөн, яг хоёр талын эрх ашигыг тэнцүү ойлгодог бүх асуудлыг хүндэтсэн байдаг. Ийм стандарт гэрээнүүдийн загвар байж байгаа. Тэгээ энийг хэрэглээ явуул маш хялбар байдаг үндэ. Ном болгоо өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл ногоон номон дээр Emerald Book чинь зөвхөн гүний түнэл хийх ажил зориулагдсан. Тэгвэл дэлхийд дээр 100 гаруй жил түнэлийн ажил хийгээд захиалагч тал болон гүйцэтгэж байгаа талд ямар асуудал үүсчихсэн. Энийг бүгдийг ингээд чагсаагаад эрх ашигыг яг тэнцүү хуваацсан. Эцсийн зорилго нь хамтраад ажил хийхтэй. Яг тэрийг л бүрэн хангацсан хоорондоо гардаг бүх маргааныг шудраг зохицуулсан юм олон улсын жишг гэрээнүүд байж байгаа. Гэрээний төрлүүд хэрэгжүүлэхэд EPC гээд зураг төсөлтөөгөө хийгүүл яах юм, менежментийн хийгүүл, операшны хийгүүл ямар өөрчлөлт авах ингээд гэрээнүүдийн загвар юмуд бол ингээд бүгд байж идэг. За Улаанбаатар хотын метронд жишээ татгаад Улаанбаатар хотын метро бол захиалагч тал байж гин цагаан номоор зөвлөх үйлчлэгээ тэгээ сэлвэр бүкээр ерхий гүйцэтгэгч шалгуулга энэ загвар руу явж байгаа гэсэн үг ээ. Төсөл хэрэгжүүлэхдээ одоо манад нэг юм хоёр үндсэн зарчим байгаад байгаа. Ерхий сайдаа биднүүсийн явдаг уламжлалт загвар бол ерөөсөө энэ. Монгол улсад 90 он гарснаас хойш том төслөөс хийгээгүй учраас бид нар ажлын нарийн зураг зураад барилга угсралтын гэрээгээр явдаг. Энэ загвардаа манай бүх хуулиуд тасцсан байдаг. Буюу наривчсан зураг зураад барилга угсралтын гэрээ гэдэг. Энэ бол нэг жижиг зам, иргэний барилга дээр бол болдог юм. А том төслүүд өөрөө яаж явдаг вэ гэвэл дандаа тэзүү хийгдээд тэзүүнээсээ цаашаа EPC юм уу бусад зураглууга задрах гэсэн юм үтсэн хоёр хэсэг рүү хуваагдаад явдаг. Энэ дээр бол энэ тэзүү гэж юу юм, тэзүүн доторх зураг төсөл гэдэг энэ загвараа ойлгож хууль орчинтойгоо нийцүүлэх хэрэгтэй байж байгаа. Манай барилгын хууль, авто замын хууль, төмөр замын тээврийн тухай эрчим хүчний хуулиуд дээр зураг төсөл гэдэг ингээд ихний тодорхойлж байж байгаа. Энэ дөрвийн нэгийг 30-ыг солихгүй бол зураг төсөл гэж юу вэ гэж хэлэхээр ингээ аюул олон юм хийгээд иж бүрдлийг хийнэ гэсэн байгаа. Авто замын хууль дээр бас зураг төсөл гэж хэлээд ингээ төмөр замд хэлсэн юм. Энэ нь өөрөө бусад бүх хуультай холбогдоод ингээ зураг төсөл гэж юу хэлээд байгаагаа ойлгодгүй. 3 4 хууль нь өөр залттай. Тэгээ барилгын хуулиа барих юм уу, авто замын тухай хуулиа барих юм уу, төмөр замын тухай хуулиа барих юм уу бүгд өөрөөр ойлголттой явагддаг. Тэгээд энэ зураг төсөл гэдэг дээр бүх юмыг оруулаад барилгын тухай хуулийн 4.1-ийн 30 дээр тавьцнаасаа болоод энэ нь төсөв сангийн бусад хуультайгаа уялдаад энэ бүх бичиг баримтанд бүрдэж улсын төсөв тавина. Тендер зарлана гэдэг. Ерхий сайд ингээд товчлоод хэлэхэд бид нар яг нэг тодорхой юм дээр би ингээд бүгдийг задлалсан байгаа. Барилгын тухай хуулиас 19 заалт, төлбөр тооцоо мөнгөнд тэмдэгтээр хийх хуулиас нэг ингээд бүгдийг би задлаад гаргацсан байгаа. Яг юун зөрчигдөд байгаа гэдэг хуулиудынхаа бүх залтуудаараа. Одоо энэ хуулиуд бол бүгдийг шинжлэх болцсон. Шийдэл дээр ялангуяа тэзүү FIDIC гэрээний талаар манай мэргэжлийн яам дээр бид нар өөрсдөө их мэдлэг багтаа учраас сургалтыг яг өөрсдөө сайн зохион байгуулад үе шаттайгаар туршлага судлахын шаардлагатай байж байгаа. Мега төсөл гэдэг ойлголтыг аваад энэ төслүүдийг хэрэгжүүлээд бодит болгохын тулд эхлээд төслөө, FIDIC-ээ тэзүүгээ ингээд нэг ойлголттой болох. Project Management Institute FIDIC-тэй бол хамтын ажиллагаагаа бол ойртуулах хэрэгтэй. А тэгээд дээрэс нь тэзүү батлах институт тэдгээрийн эрх үүргийг яг тодорхой болгох хэрэгтэй гэдэг. Түрүүн хэлсэн нэг 3 институт байгаа. Тэрэн дээрээ эрх үүргээ. Тэгээд FIDIC-ийн загвар гэрээ болон олон улсын төрөний хэлдэг 4 үндсэн зарчмыг бүх хуулиудаа тусах хэрэгтэй. Ялангуяа худалдан авалт хууль, барилгын тухай хууль, газрын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль бүх хуулиудаа өөрчлөлтийг орох. Барилгын тухай хуулийн 4.1-ийн 30 дахь заалтыг өөрчлөхөд энэ нь өөрөө цаашаа даамнаад 17 хуулийн 40 заалтаа уялдаад явчихдаг. Энээсээ болоод бид нар өөрсдөө ажиллаа хийж чаддаг, өөрсдөө унгаагаа чөдөрлөөд идэг. Тэгээ аль нэг байгууллага юм аль нэг яамд нь ажил аваад хийчихээр аудит нь орж ирээд өөр хуулийнхаа заалтуудын өөр байдлыг барьж аваад унгаагаад ажил хийснийгээ буруутгаад ингээд идэг. Тэгэхээр энэ хуулиудыг ерөөсөө энэ FIDIC-ийн загвар болон төрөний үндсэн 4 зарчимтайгаа нийлүүлээд энэ салбар хуулиудынхаа өөрчлөлтүүдийг бол ойрын хугацаанд хийх хэрэгтэй. Барилгын тухай хуулийн 4.1-ийн 30-ийн тодорхойлтыг бол засахгүй бол ерөөсөө эндээс бол цаашаа дамжаад явчихж байгаа. Тэгээд шинэ нийтийн тээвэр, метро, тарамбай, хөнгөн галт тэрэг
болон дүүжийн тээвэрт эдгээр хуулийн зохицуулалтууд байхгүй жаа. Гүний дулаан эдгээр. Дулааны тухай хууль манайх тусдаа байдаггүй. Эрчим хүчний тухай хуульдаа цуг явждаг. Тэгэхээр энэ дээр бол хуулийн хөгжүүлэлтүүдэд давхар хийгээд хуулиуд дээр ингээ өргөн бариад явж явах шаардлага бол үүсэж байна гэж үзэж байна.